Ингээд шинэ жил боллоо да. 2024 онд яг юу хийсэн бэ гэж битээ бодорой. You did your best. Угаас энэ сэлв яадаг. Тийм ээ? Би ханаа төрсөн. Хамгийн ханаа төрөхгүй байх юм чинь биш үү? Тэгсэн чи яагаад ч би ханаа төрчих юм. Би ингээд гэртээ байгаа. Ерөөсө бараг хүн амьтантай. Уулзахгүй олон хүн амьтантай газар явахгүй байхгүй юу? Тэгсэн мөртлөө ханаа төрсөн. За тэгээ ярьж байсанчлан бүгдээрээ хэрхэн MacBook авах бодолдож аваад MacBook тэгээ амьдрах вэ гэдэг хичээл үзэхээр энд хүрэлцэн ирсэн байна. За бүхний хамгийн эхнээс нь эхлэе. Тэгээд ямар нэгэн файл руу орохыг хүсвэл Finder гэж нэм заяа. Command F гэмүүчийн гараад ирж байгаа. За тэгээд desktop гэдэг. Нэг ялгаатай нь юу гэхээр Windows энчээ shortcut-ууд нь байдаг бол Mac энчэнэ байдаг. За тэгээд Mac-ийн бүх унтрааж хасаах ч юмтай холбоотой юмнуудаа энтлийн зүүн талын баарн дээр хэвчснүүдээр харж болно. За тэгэнгүүтээ wireless болон ер нь бүх нөгөө энэч юу гэм бол энэ нэг юмаа дээрээс буулгаж ирэхийг хүсвэл энчээ байгаа. Энийг сонио хоёр талын юм байна. Хоёр талруугаа харцсан юм байгаа. За тэгээд гаджетуудаа харахыг хүсвэл энд байна. За тэгээд M3-тай MacBook Air-ээс хоошоо компьютерууд MacBook дээр болохоор энэ дээр дарж Siri-г ажиллуулах боломжтой. Дараагийн нэг чухал юм болохоор Office-ийн програмууд яаж суддаг вэ? Хоёр үндсэн боломж байна. Эхнийх нь бол Office-ийн програмуудаа худалдаж авах заяа. Microsoft.com руу орж жагаад ID-га хийлээ. Email гэсэн үг шүү дээ. Email-ийг хийлээ. Тэгээд картнасаа төлбөрөө төлөөд Office-ийн эрх авах боломжтой. Тэгэд үе ингээ бас хямдардаг. За хоёр дахь нь болохоор crack-дах. Заяа. Би олж чадвал crack-ийн линкийг оруулчих. Тэр crack-ийг ашиглаад яах вэ гэхээр төлбөр төлөхгүйгээр Office-ийн програмуудаа суулгана гэсэн үг. Хууль бүсэн болох гэдэг шүү дээ. Тэгэнгүүт ингээд вебсайтууд дээр тавьсан байдаг байхгүй. Тэгээд тэднийг татаж аваад суулгачтیں۔ Тэгтээ тэр айгу ядаргаатай байсан. Яалтчгүй төлбөрийн төлөөг учраас ингээл орж гардаг ч юм уу, гинт гарч мордог ч юм амар асуудал. Би бол сүүлийн компьютер дээр яг тийм ирэхгүй байжгаад тийм crack-ийн татаж суулгацсан байсан. Тэгээд ажиллаж жоон төвтөлсөн. За тийм юм да. За одоо буцаад влог руу гаръя заа. За би ахаа саяныхаа газар ярилцсандаа ороо гараад ирлээ. Тэг яасан гэж надад ярилцсанд орсон захирлан юм уу? Менежер нь манай доод ангийн залуу ах юм. Амьдрал ямар баялаг вэ нэрээ. Гой мундаг захирал болжээ. Том компаниудын бусад захирлууд нь амар ер нь сонирхол байсан. Тэгсэн чинь сая л манай доод ангийн залуу амар профессионал амар дэжгүй. Энэ газар ер нь нэлийн таалагдж байна. 18 юм уу? За би сая ахаад нэг газар компанид ярилцлаганд орлоо. Бас яг сайн мэдэхгүй байна би тэр газрыг. Гэтэ яг хуу надаас ярилцлага авсан охин нь бол амар гоё штэ охин заяа. Амар хөрхөн энергитэй. Хэрвээ тэр газар ажиллаж байгаа бүх хүмүүс нэг тэр охин шиг тийм амар юм те nice бол тэр газар үнэхээр гоё газар байх. Ажилгүй байх үед хамгийн ингэж бүр ингэж санаа би өөрөө баг нэг ингэж тоохгүй яваад байгаа шүү дээ. Амри гэд тэгсэн чинь хамгийн санаа зовж байгаа хүн манай ээж байна. Яана чүлэл. Яг ажлаасаа гарахад л яа да яана гээл тэгжсэн. Одоо бол би тэгтээ шинэ жилд явах гэж байна. Ажилгүй мөртлөө байгууллагын шинэ жилд яваад надаа нэг юу яадаг байхгүй юу? Би чинь бас тэ улирлын шин чанартай part time ажил хийдэг. Би бүр төгсөөл нэг орсон компани байдаг байхгүй юу? Тэгээд тэр компанийн шинэ жил рүү явах гэж байна. Тэр компани маань бол бүр айгүй хөрхэн компани. Ер нь ингээд ерөөсө холбоо тасардаггүй. Би ингээд ер нь яг листэн дунд нь бүртгэлтэй л байдаг. Тэгэл хизээж очсон амар гоо ингээл яг л гой хүлээж аваал. Амар nice. Миний бодо баг хамгийн удаан хугацаанд employed байгаа компани. Тэг миний жоохон FOMO хөтлөөдсөн байхгүй яг үндэ шинэ жил байхгүй гээд. Яа бид амар бэлтгэлгүй амар тэнэг. Би бол гэтээ хуучин компанид нөгөө хэдэн мянган хүн ажилладаг байсан компанид байхдаа би бүр амар шинэ жилээр бүр ийм хувцас аавна гэж төлөвлөсөн байсан. Тэг одоо бол жоохон яг миний бодож исэн шиг бишлээ л да.
Намри яг хамгийн сүүлийн луг юм байна. Би бүр амар микрофоноо бүр төгс зөв байрлуулах аргыг олооноос үе. Ингээд дууг нь сонсоод үзье та. За, маш зөв сонсогдож байсан учраас ингээд бичээр шийдлээ. Би одоо найзуудтайгаа уулзах чинь. Тэгээд манай нэг найзанд уулзах байхгүй. Тэгээд тэднийх болохоор яг манай гэр хажууд идэв. Бас хол явахгүй учраас өнөөдөр өмсөж тестэлж үзэн тий. Ер нь хэр байх нь вэ? Айгу хэцүү байна. Ингээд миний хүрдэг дулаахан бол та тэр юм уу? Эсвэл гадаа угаасаа л юм халуун байгаа юм бүү мэд. Би ямар ч хуц өмсгөр амар хөлөрж байна. Тэг би тэр хөлрөлтөө үзүүлдэг юм уу гэж бодоод тэгтээ бас I don't know. Би эмчтэр очиод юу ч чинь те. Эмчээ би хөлрөөд байна. Энэ яагаад байгаа юм бол гэж хаашаа нэг тийм I don't know. Ажил хайлт бүр амар зогсон байдалтайгаа. Би ер нь бол 3 компани руу өсөлтөө явуулсан гурлангаас нь хариуг нь хүлээж байгаа байхгүй юу. Тэгээ би өөр компани руу ер нь явуулмааргүй байсан. Ормооргүй байна гэх юм уу? Одоо тэр гураас өөр компанид орчвол би яг сүүлийн ажиллаж байгаа ингэсэл хаамжгүй ч юм уу байх гадаж магадгүй гэж бодож байна. Тийм болохоор явуулахгүй хүлээж байгаа. Тэгээ нэг юм нь болохоор би ч нөгөө нэг тэгээ тодорхой хэмжээнд socialize хийж тухайн өдөртөө нэг эсвэл ханамжтай бод төрлийн хүн байхгүй юу? Тэгэнгүүт одоо ерөөсөө тийм байхгүй би жоох ингээд нэг юм ганцаардах лаарэ биш цааяа. Ганцаар байх надад амар гоё байгаа. Сэтгэл ханамжгүй байна гэх юм уу? Юм өөртөө итгэлгүй болчиход байгаа байхгүй би яг одоо. Тэг би яг бодож л байлаа л да. Хуучныхаа тэр нэгэн бүлгээс ч юм уу би амар юм сэтгэл ханамж авч амьдрдаг байсан шиг амар ингэ надад өөртөө итгэл өгдөг байсан гэх юм уу? За тэг өнөөдрийн хувцас ямар хөө байна да? Жохон хөвцөлгүй байна уу? Тэ хаа угаасаа олон хүнтэй уулзахгүй найзуудтайгаа л нөгөө нэг хідэн ширээний малтайгаа л уулзах байгаа болохоор зүгээр дээ. За би жимнээ тарчаад гадуур жоохоо явж байгаад орж ирж байна. Бүлсэж байна. Ээжсэн хоол хийж идэв. Тэгтээ хоол хүртэл би бүр амар үсэж байгаа байхгүй. Миний бүр ходод өдөж байгаа юм шиг үлсэж байна би бүр. Тийм учраас би сая замдаа ийм obvious авсан. Мөтөө obvious юм болов. За ийм мусли авсан. Энэ мусли гэдэг. Энэ ямар гоё юм бэ? Явж Муфаса үзэж байна. Муфаса үзэж байна. Сонирхолтой байна. Дандаа нэг хүүгэлдэн гэнэцдэг тийм. Тэгээ энэ одоо манай бүр найзууд бөөндөө үзнэ. Зөв 5 юм 20 настай хүмүүс. Хүүхдүүдийн доо цуцсан гэх. Гэж өрлөмөрлөд. Гадаа бүр амар ханах одоо дөнгөж 5 цаг болж байгаа. Тэгээд үгүйсээ бүр 5 цаг болж байхад гэрлээ хасаал шүү дээ. Яа хөгж олц. Харуулж болохгүй юм байна. Гэрэл нэрлээ хасаацаар өдрийн 5 цагт нэр. Нэг юм амар сайд мэдрэмж авдаггүй та нар Монголын өвлөөс нэг юм оршуулах шиг. За юу гэж байгаа манго? Би хамаах, хэмаах, тэг шарван, тэг смути. За тэгээд өвс тимбап. Хата бүгдээрээ.